Яаж байна уу? За ингээд ээлжилт уулзалтуудаа хийгээд өнөөдөр Баян-Хонгор нутаг дээр та бүхэнтэй уулзж байна. Монгол хэл устж байна. Би гадаад ямар ч хэл мэдэхгүй. Гэхдээ гадаадын маш олон үг мэднэ. Манч, хятад, орос, англи гэдэг. Харин тэр үгээ монголоор юу гэж хэлдгийг нь мэдэхгүй. Ерөнхийдөө агуулгыг нь мэднэ. Хэлмээ устчвал тусгаар тогтон дардагна. Тийм учраас би таныг монгол хэлэнд байгаа гадаад үгийг цэвэрлэх аяныг албан ёсоор өрнүүлээч гэж хүсэж байна. Өнөөдөр төр засаг маань юу болох нь вэ гэсэн байдалтай зэтгэлд маань эмзэглэлтэй байна. Өнөөдөр сонгуулиар ямар янзын амлалт өгч гарч яаж энэ ард түмэн дотор нүүр сарай гаргаж 3 их хурлын сонгогдлоо. 65 яа сонгогдлоо. Энэ ард түмэн бүгдээр хэлж байгаа тийм ээ. Хэлсэн ам нь хийж байгаа хэрэг нь зөрчилтэй байгаа нь тод байна. Өнөөдрийн татварыг хараа та нар. Өнөөдрийн бензинийг хараа та нар. Өнөөдөр энэ ахмадуудаа авч байгаа арга хэмжээ хүүхдүүдийн дээр ялгаа гаргаж ахмадуудаа насны ялгаа гаргаж байгааг нь хараа та нар. Энэ төр засагчийн зөв бодолтой юм, үнэн бодолтой юм уу, буруу бодолтой юм уу гэдэг итгэлд төгс биш байна та нар. Энэ улсын хурл, энэ үндсэн хуулийн одоо хүрээнд бол улсын хурлын гишүүд, засгийн газрын гишүүд энэ улс төрчид бол одоо дураараа дөргиж улсын хөрөнгийг одоо эдэд самшигдуулах, за мөн одоо эрх мэдлийн хэтрүүлэх, хэл ахуйл авах, тэр байтугай одоо хүчингийн хэрэг хийчихэд хариуцлагаа одоо хүлээхгүй явсаар байна. Тэгэхээр зэрэг энэ тогтолцоог 26 жил энэ үндсэн хуулийн одоо дагуу явж ирлээ. Гэтэл Монгол улс хөгжид дэвтсэн байхгүй. Улам одоо засаглалын хямралд орж байгаа учраас ард түмнээс эхний ээлжинд парламентын засаглалтай байх уу, ерөнхийлөгчийн засаглалтай байх уу гэдгийг асуусны дараагаар үндсэн хуулийн одоо өөрчлөх шаардлагатай байна. Энэ олон хүн төр барьжинд бид чаддгүй юм байна гэдгийг би харж байна. Би та нарт харж байгаа. Энэ их хурл гэдгийг чинь юм тараачхаж яадны бэ? Та нар зөвшөөрч байна уу? Тэрийг та нараас асууж лавлуулах гэсэн ерөнхийлөгчтэй ачаа болгож явуулах гэсэн. Энэ ахмадуудын тэтгэвэр багтаад байна уу гэж нэг бодод юм аа. Хувааж идэх юм да. Өр хөвгтэйгээ хувааж идээд ингээд зээлээд байдаг. Кичнээн зээлтэй. Ингээд нэг зээлийн хооронд амьдэрсэн нэг хэд ахмадууд одоо буцаад явахын төгссөн нас нь өндөр болсон. Миний асуутангууд одоо юм олон нөхдүүд байх юм аа. Ийм учраас энэ ахмадуудын тэтгэвэр тэтэмжиг жоохон нэмээд өгчмөр байгаа юм. Явахын хооронд нь ингэмээр байдаг. Одоо Монгол улсынхан бүх сумдаар явж байгаа бүх ард түмэнтэйгээ уулзаж байгаа. Энэ уулзалтын үр дүн бол зах зугаас нь гарч байгааг манай ард түмэн мэдж байгаа. Ер нь төлөө зараад байгаа сонсож байгаа. Ер нь улсуудын яриа ямар юм гарч ийн гэхээр тэтгэврийн асуудал, өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлсэн асуудал. За тэгэл хүүхдийн мөнгө ингээд бусад олон асуудлууд яригдсан. Энийг бол засгийн газар яаж ийм гэхээр ямар нэгэн байдлаар тодорхой төвшөнд шийдэж байгаа. Тэгэхээр засгийн газарт боломж байна уу гэвэл байх шиг байна. Ер нь бол энийг ард түмэн хүчтэй хөдлөх юм бол засгийн газар саваа хуурлахад бол ямар ч байсан мөнгө гардаг юмаа гэж ингэж ойлгож байна. Сая ахмадууд ярьж байна. Тэтгэврийг нэммээр байна гэж. Энэ бол маш зөв юм аа. Тэтгэврийг нэмэхгүйгээр одоо ахмадуудын ард сэргүүлэх байдаг гэж ярьж байна. Ахмадууд бол олон өвөр хөвгтөд хичээж явж байгаа. Тэтгэврийн мөнгө бол юу ч болохгүй 200 хэдэн мянган төгрөг юу болох вэ? Тийм учраас ерөнхийлөгч бас 500 мянган төгрөг гэсэн санд оруулж агаад дэмжиж байгаагаа хэлье. Газрын хөрсөн дээрх баялаг ард түмний өмч гэж энэ ч сууж байгаа бүх хүний өмч гэж байгаа. Газрын доотлын баялаг бүгд биднийх гэж байгаа. Тэгсэн чи бидэн дээр үүдэг ганц ширхэг түүрэгч байдаг. Хайцсан өөрөөр гадаадын орных нь ирээд ингээд хамаад аваад явчихж байгаа юм гэлээ. Тэрийг хэн гаргаж байгаа гэсэн чинь нөгөө их хурд илсэн нөгөө 60 тэмээ тэр хүмүүс хэрэг тунгуудлыг гэж ярьдаг. Өнөөдөр 380 орчим мянган тэтгэврийн гөгшөд 10 арилжааны банкнд нийтдээ 680 тэрбум төгрөгийн өртөө байна. Доллар руу шилжүүлэх юм бол бас харьцангуй бага мөнгө. Зүгээр их хурл дээр хууль санаачлах, хууль батлуулах, хууль оруулах дээр бол
65 гишүүний өмнөөс бол би юу ч хийж чадахгүй байгааг бол та бүхэн харж л байгаа. 4 сарын 5-нд хаврын чуулганы нээлтэн дээр би 21 аймгаар яваад ирлээ. Улаанбаатар хотын иргэддэг 9 дүүрэгтэй уулзлаа. Эдгэрийн хүсэж байгаа юм бол дэтгэврийн доод хэмжээг 500-аас 600 мянга болгох гэдэг санал надад өгсөн гэд би хуулийг санаачлаа. Баян хонгор аймаг 3 тойрогтой, 3 тойрогоос 3 гишүүн гарсан байгаа. Энэ 3 гишүүнийг уулзахад нь бас та нар энэ саналыг хэлээд дэмжих конов дараарай гэж захимаар байгаамаа. Одоо бид нар ядаж энэ дэтгэврийн доод хэмжээнд дээр хүчээ нэгтгэмээр байгаа. Нам харгалзахгүйгээр. Ингээд хүчээ нэгтгээд шийдвэр гаргадаг болоод ихлүүл бид нар дараагийн амжилт руугаа явах хэрэгтэй.